За сайн бацгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За 4 сар гарах гэж байна. За тэгэхээр 4 сарын 6-ын төлөв байдлыг нь удаа танилцуулахдаа бас нэг арай өөрөмц өмнөхөөс арай жоохон өөрөөр хийе гэж ингэж бодсон. За энэ ямар өөрчлөлт вэ гэхээр за 4 сарын туршид танд гариг хэрэгсийн зүгээс яаж нөлөөлөх үү гэдгийг мэдээж оруулна. Тэгэнгүүтээ дээрэс нь гал морин жилийн ерөнхий төлөв байдлыг ярихдаа бас нэг тоон зурхаатай холбоод ярьчихсан байдаг тийм ээ. За тэгэхээр тоон зурхай бас нэгэн тэр хэсгээс одоо таны энэ жилийн тоо гэх юм уу хувийн тоо чи хэд байсан тэрнтэй чи энэ сар яаж холбогдох юм бэ гэдгийг бас хальт яриад явуучвал бас арай илүү сонирхолтой байх юм болов уу гэж ингэж бодлоо. За энэ удаад бол энэ охины ордноор эхэлчихье. За тэгээд тэрэн дээрээ таны төрсөн өдөр чинь энэ жилийнхаа 26 онтой яаж тохиож байгаа гэдгээс шалтгаалаад энэ хувийн чинь тоо энэ жилийн 26 оны тоотой чинь энэ 4 сар яаж хамаарч харьцаж байгаа бэ гэдгийг бас ярьчаа гэж ингэж хэлээ. За 4 сар бол энэ охины ордныхаа тухайтад бол ерөнхийдөө санхүүгийн одоо маш чухал тийм өөрчлөлтийн үе гинэлтэй. За 15-ны сар буюу одоо тэргэл сарын 4 сарын 2-нд таны 2 дугаар гэрт орж ирж байгаа юм байна. Охины ордны 2 дугаар гэрт тэргэл сарж байгаа. За энэ нь бол орлогын их өсөр, цалин хөлс одоо гэх мэт асуудлууд таны өөрийн чи хөдөлмөрлөж ялдаг тэр мөнгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ одоо тэргэл сарны төлөөгөөр таны одоо томоохон хэмжээний худалдан авалт хийх, хөрөнгө оруулалт хийх эсвэл одоо өөр ажил руу шилжих, салин илүү хөлс чинь илүү нэмэгдэх эсвэл тушаал дэвших энэ магадлалтай гэж хэлж байна. За тэгэхээр ер нь бол тэргэл сар гэдэг бол за бас зарим нэгэн одоо төсөл хөтөлбөр ямар нэгэн ажил хийсэн бол тэрний дуусгах үр дүнгийн үзэх тийм утгыг илэрхийлээд идэг. Тэгэхээр та магадгүй энд бол одоо байрны төрөөс төлжсэн бол тэрийг адилж дуусгах эсвэл зээл айхах эсвэл одоо сургалтын төлбөр энтрийг төлж дуусгах гэдэг юм уу? Ямар нэгэн тийм санхүүгийн хариуцлагаас чөлөөлөгднө гэж 4 сарын 2. За 4 сарын 10-нд бол ангараг гариг болон одоо бусад гаригуудын нөлөө. Таны ангараг гариг бол таны 8 дугаар гэрлээ орчиж байгаа. За 8 дугаар гэр гэдэг бол бас л мөнгө төгрөг боловч тантай бусдтай хамтарсан тэр мөнгө хичээлээд байгаа юм. Хамтын мөнгө хөрөнгө, хамтын орлого. За энэ бол бизнест хөрөнгө оруулагч таны одоо хамтарсан бизнес ч хөрөнгө оруулж орж ирэх. Эсвэл тэтгэмж, тэтгэлэг, даатгал гэсэн одоо салбар альсвал татврын буцаан олголт энэ төр гэх мэтээр танд бас мөнгө орж ирэх боломжтой гэж. За 8 дугаар гэртүүд бол бас эхнэр нөхөр одоо хамтран амьдрагч чинь одоо хөрөнгө цалин одоо юу гэдгийг түрээсийн одоо орлогч гэх юм уу тиймэрхүү юм бас танд бас энэ ач тусаа өгөх юм боломжтой гэж. За 8 дугаар гэрт бас нэг анхааруулах зүйл байдаг. Энэ бол бас хямралын сектор тийм талбар гэж бас үздэг. Тэгэхээр санхүүгийн асуудлыг энэ удаад ангараг гариг хөндөд байгаа учраас ангараг гаригийн тэр нэгэн дайчин зоримог гэнтэр шийдвэрүүдээс болж бас зарим нэг гинтийн зардал хямрал гэдэг утгаараа болохоор те гинтийн зардал ямар нэгэн гэрийн хэрэглэгийг эвдэрдэг ч юм уу те зарим нэгэн гинтийн одоо маш томоохон хөрөнгө оруулалт хийх болдог ч юм уу засваргалжлал хийх болдог юм нэг юмрхүү хямрал гэж ойлгол тэр шүү дээ. Заавал тэгж бас халахаар хал байхгүй штэ. За иймэрхүү гинтийн зардал гарч бас юуны магадгүй гэсэн байна. За дараагийн нэг гарын хэрэгсийн чухал юу бол нөлөө бол 4 сарын 16-наас 17-нд шин сар гарна. За энэ шин сар гарна мөн дээрээс нь бод гараг таны 8 дугаар гэрт орж ирж байгаа юм байна. За бод гараг бол ухрах хөдөлгөөнөөс сая 3 сарын 20-нд дууссан. Одоо бол урагшлах хөдөлгөөнд орж ирсэн. Сүүдэр үеийн ч гэсэн бол одоо ингээд 4 сар ихээр сүүдэр үеийн ч гэсэн дуусчихж байгаа. За тэгэхээр энэ бод гараг бол дандаа мэдээлэл, загтал харилцаа
гих асуудлыг одоо илүү хөнддөг. Тэгэхээр энд бол ямар нэгэн санхүүгтэй холбоотой бичвэр 8 дугаар гэрт орчиж байгаа учраас санхүү хамтын өмч хөрг энтертэй холбоотой баримтчүүдэд гараа үүсгэх зурх, гэрээ байгуулах, гэрээг эцэслэх, зарим нэгэн шинжилгээ хийгдэж байсан бол тэр нь дуус оруулах энэ иймэрхүү асуудал гарч магадгүй гэсэн байна. За тэгээ шинэ сар 17-ны шинэ сар бол эрч хүчийг бэлэгдэн шинэ ажлын санал за мэдээж 8 дугаар гэрт холбоотой шүү дээ. Тэгэхээр шинэ үйлчлүүлэгч жишээд удаа хүлээсэн одоо үр зээл авлага тэр орж ирэх магадaltaй гэсэн байна. За тэгээд магадгүй бас 8 дугаар гэрт холбоотой өөр нэгэн зүйл бол гэрүүл мэнд болоод эзотерик мэдлэг, даалт нууц мэдлэгтэй холбоотой зарим нэгэн асуудлыг одоо шинжилж судлах, илчлэх гэдэг юм уу? Эсвэл эрүүл мэндтэй холбоотой зарим нэг асуудлыг шийдэж хэмжлэгээ онцлохог тусах энэ илрүүлэхэд энэ бас таатай үе гэсэн байна. За цаашлаад 4 сарын 21-ээс 25-нд бол нар таны 9 дугаар хичээлж байгаа юм байна. За 9 дугаар гэр гэхээр бол дандаа аялал, гадаад хүмүүстэй танилцах, гадаад толбоо харилцаа дээрээс нь судлах одоо дээд боловсрал мэдлэгийн хүрээгээ тэлэх энэ гэсэн асуудал хөндөд идэг. Тийм болохоор одоо магадгүй гадаад аялах ч гэдэг юм уу? Эсвэл одоо зарим нэгэн хүмүүс өөрийнхөө мэдлэгийг хүмүүст түгээж тэндээсээ хүмүүст зааж сургах боломж олддог ч юм уу? Эсвэл одоо зарим нэгэн хүмүүс нь гадаадд бүтээгдэхүүнээ гаргаж сурталчлах ч гэдэг юм уу? Ерөнхийдөө гадаадтай холбоотой гадаад тань болохоор нэлээд холын аялалтай холбоотой байдаг. 9 дугаар гэрвэл за иймэрхүү боломж гарч магадгүй гэж байна. За дээрээс нь 24-аас 21-ээс 25-ны хооронд ирж байгаа шүү дээ. За сугар гараг таны 10 дугаар гэрт энэ үед орж иж байгаа юм байна. За 10 дугаар гэр гэдэг бол таны нийгэмд эслэх байр суурь. За сугар гарагийн нөлөөгөөр бол энэ та бас дуртай хийдэг ажил тэр нэгэн одоо хобби аль эсвэл өөр хүүхэдтэй холбоотой асуудал таны одоо бүтээлч үйл ажиллагаа уран бүтээлч хүмүүс байдаг л бол одоо тэр зохиол бүтээл бичих гэдэг юм уу эсвэл одоо уран зураг зурдаг уран бүтээл хийдэг бичдэг хүмүүсийн тэр бол нийгмийн байр суурь шагнал энтер урамшуул авах энтер гэсэн юм таатай бүч ирж бодгоо гэж. За дээрэс нь цуграар явууд бол гоо сайхан болоод хайр дурлалыг илэрхийлдэг. Тийм болохоор бол энэ хайр дурлалын асуудал нэлээ одоо татааруулал нь магадгүй зарим нэг гэрлэх саналч гэсэн авч магадгүй. Дээрээс нь гоо сайхныг илэрхийлдэг болохоор таны одоо үзэмж бусдын анхаарлын төвд орч магадгүй гэсэн иймэрхүү төлөв байдал гарч ирж байна. За 27 онд болохоор Тэнгэрийн ван буюу уран гэдэг тийм ээ. Уран гараг бол таны 10 дугаар гэрт бас орж ирж байгаа юм байна. За энэ бол дахиад л нөгөө нийгмийн байр суурь. За уран гараг орж ирж байна. Тэгэхээр энэ бол 7 жилийн хугацаатайгаар таны 10 дугаар гэрт орж ирж байна гэдэг бол ажил төрөл карьерийн хувьд бол маш эрс өөрчлөлт. Гинти магадгүй та бодож төвлөлөөгүй санаандгүй өөрчлөлтүүд гарах ийм жилүүд энэ 7 жилийн туршид явах үйл явдлыг хийж байгаа шүү дээ. За энэ өөрчлөлтийн эхлэн 4 сард тавьчихж байгаа 4 сарын 27-оос эхлээд таны 10 дугаар гэрт орж ирж байгаа болцоод байна. Магадгүй энэ үед бол энэ үеэс эхлээд дараагийн 7 жилд бол та мэрэгчлээ бүрэн солих нийгэмд эзлэх байр суурь статус чинь огт өөр чиглэлд гинтхэн одоо гинтийн байдлаар гэх юм уу үргэлжилж магадгүй гэсэн байна. За дээрэс нь бас нэг өөр нэгэн одоо гараг гэрх хүсүүдээс тэр болгон ярьдгөө нэг зарим нэгэн гарагийг бол энэ баруун зурхаачд яриад идэг. Энэ бол хрон гэж гараг жижиг. За энэ бол 8 дугаар гэрт орж ирж байгаа юм байна л да. Тэнгүүт тэр 8 дугаар гэрт ч юм болохоор ангараг байр, буд байр, нар, сар, санчир, далайван буюу буддуу. Ийм олон гаригууд таны 8 дугаар гэрт байж яана орж ирж цугларсан байна гэдэг бол санхүүгийн хувьд та бүр шал өөр төвшөнд хүрнэ. Энэ 8 дугаар гэртэй холбоотой болоход дандаа хамтын өмч хөрөгтэй ч холбоотой энэ асуудал маш чухал сараа гэж ингэж хайж болно. Тийм учраас энэ сарыг бол мөнгө санхүүгийн хувьд маш том өөрчлөлтөнд орсараа гэж хэлж байгаа. За хрон гарагийн нөлөөгөөр бол сэтгэл зүйч эсвэл аангаагч тийм хүнээс бол тусламж авах.
Эсвэл өөрөө бусдыг ангаах. Магадгүй та 8 дугаар гэр гэдэг бол бас нууцлаг мэдлэгийг илэрхийлдэг. Магадгүй та өөрийгөө ангаах, өөрийгөө эрүүлжүүлэх, ургамлын болон зөв хоолтын дэглэм, хоолны зөв дээг журмыг баримтласнаар өөрийгөө ангаах тэр нэгэн зангуулуудыг гэх юм уу, дэг жайгийг та өөртөө хэрэгжүүлээд үр дүнг үзэж явж магадгүй гэсэн байна. За тэгээд мэдээж далд ухаан, далд мэдлэг гэж байгаа болохоор одоо энэ талын хүсэл сонирхол их байгуулна гэж магадгүй. Энэ бол одоо бясалгал, йог гэдгээс рейки гэдэг ч юм уу, эсвэл одоо тарин тоолох гэх юм уу, мантра, зантра гэдэг юу эс байх вүлээ. Аль эсвэл одоо зүүн сөнгөө өөрөө чагнаж тэрийг одоо өөртөө тайлал хийж, туршилт хийж явахад ийм боломжийг дээж идэх гэсэн үг. 8 дугаар гэр бол. За дараагийнх нь бол мэдээж тооцоохойтой холбоотой жоохон хэдэг үг хэлье гэж явсан шүү дээ. За тэгэхээр энэс өмнө одоо гал морин жилийн цархааг оруулахдаа дараа нь тоотой холбож ярьсан хэсгийг та нар бас эргээд харж инез. За тэр тоо ёсоор бол одоо таны энэ 26 оны тоо чинь хэд байгаа вэ гэдгийг нийлүүлээ та нар бодоорой. За жишээлбэл энэ удаад 1, 5, 8 гэсэн тийм 26 оны чинь тоотой тохиож байгаа бол Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр гинти өөрчлөлтийг энэ 4 сард хамгийн их мэдрэх юм байна. За тэгэхээр бол мэдээж энд бол Тэнгэрийн вантай холбохоор ингэж гарч байгаа юм. За тэгэхээр 10 дугаар гэрт бол шинжлэлийн өвчин гэж хэлсэн учраас яг энэ үед бол ажиллаа солих гэж бодож байгаа хүмүүс бол энэ татав гэж юм. Ер нь зөрөгтэйхэн шиг өсрэлт хийгээд тэгэд амьдралаа өөрийнхөө гарт хатгаж жолоогоо баттайхан шиг ингэж хатгаад урагшлах цагчин болсон гэж хэлж байгаа юм байна. За гэтэл хувь заяаны тоон 2, 4, 6 гэсэн тоо гарцсан байгаа бол 4 сард бол таны хувьд тэнцвэрийн сараа гэсэн байна. За магадгүй одоо 8 дугаар гэрт бол маш олон гараг цугларсан байна гэж хэлсэнтэй. Тэгэхээр энэ болон гарагууд 8 дугаар гэрт цуглуулж байгаа гэдэг бол та бусдтай хэрхэн харилцаж хамтарч ажиллахаас санхүүгийн байдал чинь шалтгаална. Тэгэхээр бол санхүүгийн харилцаандаа хэрхэн одоо тэр бүхний хуваарлах, хуваалцах гэдгийг эндээс суралцнаа. Бусдтай хэрхэн хуваалцах, хэрхэн харилцах чадвараас чинь шалтгаална гэж. За тэгээд дээрэс нь бол бас Тэнгэрийн ван гэдгээс гадна бас Далай ван гэж гараг байгаа. Нептун гэж бас гараг. Нептун маань Далай ван гараг баха. Тий. Энэ гарагийн нөлөөгөөр бол ягаан шилээ авч яахсаар. Ягаан шил гэж барууныхаа ярьдаг л да. Тэрний бол хитрхи романтикаар хитрхи одоо Тэнгэрийн гэмээр тийм зүйлийг мөрөөдөөд ингээд яваад байгаа бол тэр нь одоо хайр дурлалч байж болно. Эсвэл бизнесийн ямар нэгэн тийм одоо хүсэл мөрөөдөлтэй холбоотой тэр зүйл тэр нэг тэгж мөрөөдөх нь буруу гэсэн үг ш. Гэхдээ цаг үе одоо зөв тооцоолж газар дээр бууж ирэх хэрэгтэй шүү гэдгийг бас сануулж байгаа юм. Хууль тэр нь одоо шил хууль эрх зүйн баримтч байж болно. Гэрээ байгуулахтай холбоотой асуудал байж болно. Санхүү хамтрагчтайгаа холбоотой санхүүгийн болон сэтгэл зүйн асуудлууд. Тэгвэл энэ үед маш зөвөр үнэн зөвөр нь байгаа бодтойгоор харж яриарэ гэж. За хувь заяаныхан тоо 7, 3, 7, 9 байх юм бол. За энэ бол таны дотоод ертөнц нууцлах зүйл рүү өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгөж харах, амьдралын нууцлах тал руу харах. Энтэр гэсэн иймэрхүү зүйлүүдийг сануулж байна. За тэгэхээр бүхний ордын тухайд бол 8 дугаар гэрт олон гарыг цуглаж байгаа гэсэн чинь энэ бол одоо бас мистик буюу нууцлаг тэр нэгэн ертөнц далд тухайн далд мэдлэг далд одоо тэр нэгэн амьдралын нууцлаг даллаг талуудыг сонирхох гэдэг төрүүлчихсэн. За энэтэй холбоотой зүйлээр нэлийн өнгөх хэрэгтэй байна гэж. Тэгэхээр энэ үед бол таны зүүн сувг маш сургааг байна. Тэгэхээр дотоод амаараа Монголонгоо орж өөртөө цаг гаргаснаар цагийн одоо энэ сарын эхлэлт бол та маш их сэтгэл ханамжийн дээд зэргээр мэдрэх болно гэсэн байна. За тэгэхээр ангаах ухаан, бясалгал,
70 тухааны чиглэлээр өөрийгөө хөгжүүлэхэд маш сайн үе гэж ингэж хэлсэн байна. За тэгээд энэ үхүрээд охины орныхны 4 сарын тухай төлөв байдлыг бас 26 оны хувийн тоотой чинь нэгтгэл ингээд хүргэлээ. За ингээд энэ та бүхэн гал морин жилийн зурхаатай холбыг нэг эргэж хараад тэгээд ингээд хувийнхаа тоог ингээд тооцоолоод олчихсан байгаа бол энэ зурхаа маань энэ одоо төлөв байдал маань танд яаж таарч ийн вэ гэдгийг бас бичээрэй. За яагаад гэвэл одоо энэ чинь бас таны өөрийнхөө одоо хувь тавилан өөрийг чи одоо гар ирсийн нөлөө хийгээд энэ цайн зурхаан энэ төсөөлөл гэх юм уу магадлал одоо хэр тань тусч байна гэдгийг эргэж харахад бас эргэж хараад зогсохгүй та зүгээр шинжилж өөрийнхөө зүгээс дүгнэлт хийгээ. За энэ хэсэг маань таарч энэ хэсэг маань арай өөр байж гэдэг юм уу ингэж анализ хийх чинь тустай юм байнамаа. За тэгээд дээрэс нь мэдээж охины ордных танд бүрэн бүтэн тэр таарахгүй байгаа юм шиг санагдах юм бол мэдээж мандалт орд дээрэс нь сарны орд гэдэг ингээд 3 ордыг дамжуулсаас ч орой гэж үргэлж зөвлөдөг. За энэ хүрээд 3 сарын охины ордны эхний төлөв байдгийг өндөрлөе. Та бүхэн мэдээж лайк, share, subscribe хийвэл энэ хүн маань миний энэ түгэж байгаа мэдээллийг маань дэмжиж байгаа нэг хэлбэр юм аа гэж ингэж сануулъя. За дараа уулзъя. Баяртай.